Гурван асуулт 3 минут мэдээллийн цагаар бид энэ 7 хоногт ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулсан нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал сэдвийн хүрээнд орон нутгийн төлөөллөөс мэдээлэл бэлтгэлээ. Танай аймагт эрэгтэйчүүдэд ямар асуудал хамгийн ихээр тулгамдж байна вэ? За бид 2019 онд Дорнод аймагтаа бас анх удаа санаачлаад эрэгтэйчүүдийн чул уулзалтыг зохион байгуулж ирсэн. За тэр чул уулзалтаар гарсан гол санаа юу байсан бэ гэхээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал маш чухлаар тавьж байгаа учраас орон нутгад эрэгтэйчүүд эрүүл мэндийн чиглэлээр бидаас хөтөлбөр одоо боловсруулъя. За тэгээд тэр хөтөлбөрийг аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар батлуулаад за тэгээд тэрнийхээ үндсэн дээрээс яг тодорхой одоо юу гэдэг үр дүнгуудыг гаргаж энэ одоо хөтөлбөрийн биелэлтийг болоод хангаж ажиллая гэж зорж байгаа. За хөтөлбөрийн одоо үндсэн хэрэгжилтэйг бол манай аймгаас эрүүл мэндийн газар болон манай гэр бүл хөгжлийн хөгжлийн газар хамтраад төрийн бас байгууллагуудаараа бас одоо гүйцэтгүүлээд ингээд төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаад явж байгаа. Тэгэхээр яг орон нутгад бол зүүн хязгаарт эрэгтэйчүүдийн хувьд бол эрүүл мэндийн асуудлыг илүү чухалчилж байна. Эрэгтэйчүүдэд тулгамдаад буй эрүүл мэндийн асуудлаа орон нутгийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэж байна вэ? Шууд уулзалтаар энэ эрэгтэйчүүдийн одоо актив структуртай холбоотой, хорц зуршилтай холбоотой бас олон асуудлууд давхар яригдж байгаа. Тэгээд бидний хувьд ч гэсэн бас нэг одоо тулгымцсан асуудлуудын нэг. Тэгэхээр энийг бас яг орон нутгад яаж хийж яах вэ гэхээр архины одоо албан эмчилгээний төвүүдийг одоо бас шинээр бий болгох одоо санаачлага уран гарч ирээд за тэрний үндсэн дээрээс тодорхой одоо холбогдох төрийн байгууллагууд руу саналаа хөргүүлж гисэн. За аймгийн зүгээс бол яг энэ одоо албан эмчилгээний төвийг байгуулахад одоо шаардлагатай объект болон дотор заслын асуудал бүрэн боловсруулаад хийгээд дуусчихсан. Одоо яг үйл ажиллагаа хийхэд бол бусад одоо юу гэдгийг тодорхой одоо зөвшөөрөл за тэгээд зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулах байгаа учраас бас бусад одоо аймагуудаас ямар одоо хамтын ажиллагаатай байх вэ гэдэг одоо ер нь бол бодлогын ажлууд бол ингээд хийгдэж явж байгаа гэсэн. Цаашид эрэгтэйчүүд рүү хандсан ямар хөтөлбөр хэрэгжүүлж хэрхэн ажиллах вэ? Нэгдүгээр эрэгтэйчүүдийн одоо хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөр маань эрүүл мэндийн асуудлыг илүү чухалчилж байгаа учраас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр гэдэг нэртэйгээр боловсруулагдаад ингээд одоо хэрэгжээд явж байна. За хоёр дахь асуудал бол одоо архи структуруудаа хорц зуршилтай дэмжих чиглэлээр саний одоо архины албан эмчилгээний төвийг байгуулах одоо богино хугацаанд яралтай ажилд оруулах одоо ийм хоёр том зорилтыг дэвшүүлж байгаа. Аймагт бас мэдээж одоо архикууд орчууд гэсэн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд ажилладаг. За энэ архикууд орчууд хөтөлбөрийг аймгийн цагдаагийн газар болон холбогдох төрийн байгууллагууд хамтран одоо хэрэгжүүлээд ажилладаг. Тэгээ энэ хүрээндээ мэдээж одоо залуучууд болон хөдөлмөрийн насны залуучууд руу чиглэсэн согтууруулгын дарга татгалзах одоо нөлөөллийн ажлууд зохион байгуулад ингээд бас багахан хугацаа өнгөрч байна. Ер нь бол одоо өнгөрсөн 16 оноос хойш хөтөлбөр маань хэрэгжээд ингээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 6 дахь жилдээ явж байгаа ийм одоо онцлог ийм одоо давуу тал байна гэж хэлж байна. Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, яам, агентлаг, 21 аймаг 9 дүүрэг, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд чуулганаас зөвлөмж гаргасан.